За миний хувьд тус байнгын хороонд харьяалагддаггүй байгаа. Тэгээ өнөөдөр энэ засгийн газар чиглэл өгөх тогтоолын төсөл хилцэж байгаатай холбогдуулаад бас өмнө нь өөрийнхөө бас ажиллаж исэн тогтоолын төслийг нэгтгэх зорилгоор аваад ирсэн байж байгаа. Тэгээд энд одоо нэмж оруулах саналуудаа товч танилцуулъя. За нэгдүгээрт засгийн газарт агаарын тухай хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын их хуралд 2025 оны 5 дугаар сарын 15-ны дотор тайлагнах. Хоёрт түрүүний ярьсан бид итгэл үнэмшлээ нэг мөр олгоё гэдэг одоо тэр сургамжийн хүрээнд 3 жилийн дотор нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх буюу 3 жилийн дотор утаагүй болох зорилтыг дэвшүүлэх. Энэ бол одоо яг нөгөө юм улс төрийн манлайл үзүүлж байгаа ийм заалт гэж ойлгож байгаа. За гуравт төр дахиж утаанд мөнгө зарахгүй байх гэсэн одоо тэр сургамжийн хүрээнд 3. Агаар бохирдуулж буй альва этгээд арга хэмжээнд төрөөс татаас урамшуул олгохгүй байх. Төсвийн хөрөнгөөр зуух яндан түлш зэрэг агаарын бохирдлын их усүрийг санхүүжүүлэхгүй байх. Энэ хүрээнд технологийн горим алдсан 5 толгой түлш хийхийг татан буулгаж чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл худалдааг хувийн хвшлийн санал санаачлагад тулгуурлан зах зээлийн зарчимд нийцүүлэн зохион байгуулах. За дөрөвт гэр байшингаа дулаалсан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур нарны цахилгаан үүсгүүр зэрэг байгаль дээлтэй утаагүй технологийн шийдэл сонгон яндангаа буулгасан гэр хорооллын өрхөд олгох урамшууллын болон ногоон зээлийн тогтолцоог хувийн хвшил эртний нийгмийн оролцоотой бүрдүүлэх. За үүнд бол засгийн газрын үйл ажиллагааны 2024-28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 30 хүртэлх саяын ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ гэсэн заалт орсон байж байгаа. Тэгэд үүнтэй бас нэг уялдуулаад нэг юм тогтолцоо бүрдүүлчих гэсэн санаа. За 5-д хашаанда 5-аас доошгүй мод тарж ургуулсан айл өрхийг захин бүртгэлд хамруулж урамшуулах. За мөн 6-ад бага чадлын тархмал их үүсвэрийг угсрах, суйрлуулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл шаардлагуудыг эрс хөнгөвчлөх буюу одоо нөгөө эрчим хүчний их үүсвэр талдаа тухайлах юм бол одоо сэргээгт эрчим хүчин суурилсан их үүсвэр бүрдүүлэх юм бага чадлын тархмал их үүсвэрүүдийн зөвшөөрлийн тогтолцоог бол одоо эрс хөнгөвчлөх ийм байдлаар шийднэ гэсэн санаа. Тэгэхээр цаашдаа болохоор одоо хүмүүс нөгөө их үүсвэр талдаа айгу санаа зовоод байгаа юм л та. Тэгэхээр ингээд өнгөрсөн хугацаанд судлаад үзэхэд Улаанбаатарын гэр хорооллын одоо айл өрхүүдэд 200 мянга орчим айл өрх байгаа. За тэдгээрийн ерөнхийдөө жилдээ цахилгаан халаагуураар халаах одоо нөгөө чадлын хэмжээ 600 мегаватт байгаа хгүй юу. Тэгэхээр бол харьцангуй гайгүй. Одоо жишээлх юм бол эрчим хүчний яамнаас бол одоо манай одоо улсын 1800 мегаватт хүчин чадлыг 3 жилийн дотор 3500 мегаватт хүргэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо бөөрөлчүүдийн 300 мегаватт удахгүй орно гэж байгаа. За баян дээр 660 мегаватт орно гэж байгаа. За 5 толгойн станцаас орно гэж байгаа. Гэх мэтчлэн зөвхөн цахилгаан эрчим хүчээр халаах яг тэр боломж чинь бол ингээд ойрын 2-3 жилдээ бол бүрдчихнэ гэж ойлгоод байна. Тэгэхээр давхар шахаад явах боломжтой. Мэдээж хэрэг зөвхөн цахилгаан эрчим хүчээр биш тийм одоо сэргээгт эрчим хүчний их үүсвэрүүдээр ч гэдэг юм уу одоо ингээд ийм айгүй олон технологийн сонголттойгоор бид нар энэ боломжийг бол одоо энэ шийдлийг бол бий болох боломжтой гэдэг дээрээ санал нэгтчмээр байгаа. За мэдээж хэрэг одоо бас нөгөө түгээх дамжуулах сүлжээндээ бас баг зэрэг хөрөнгө оруулалтууд бол оруулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө 100хан зараад байгаа мөнгөө 5 толгой түлшид одоо жишээлбэл жил болгон 400 тэрбум төгрөг зарж байгаа. Тэр мөнгөө бол одоо тэр нөгөө дид үтс рүүгээ зарьяа. Гэх мэтчлэн ингээд нөгөө богино хугацаанд юм ухаалаг зарцуултууд хийгээд тэгээд энэ 3 жилийн дотор л ерөөсө утаагүй болъё гэсэн зорилт тавья гэсэн санаа.